нэг цэгтэй биш ингээ хаа хамаагүй харилцаад байгааг хэрхэн засах вэ? За, аркетны нүүр маань яг диагонал чиглэлд явхад одоо яг ийм байгаа даа гэсэн. Яг энэ цэгийг одоо hot spot гэж нэрлэдэг байна. Энээс хэрвээ бөмбөг арай эрт төрүүлээд авчих юм бол иймэрхүү одоо цэг дээр авч таарах юм бол бөмбөг маань ийшээ гараа явчихна. Тэгэхээр өшөө хүлээгээд авахаар бүр хоцорчих юм бол бөмбөг маань ийшээ параллел чиглэлтэй яваад байгаа. Тэгэхээр яг энэ цэг дээр л авах хэрэгтэй. Бөмбөг хэрвээ удаан ирэх юм бол энэ цэг дээр бөмбөг иртэл хүлээн гэсэн. Хэрвээ бөмбөг хурд ирэх юм бол энэ цэгийг өнгөрөхөөс өмнө л авах хэрэгтэй. Яг л энэ цэг дээр бөмбөг энд ирэхэд нь л авнаа л гэдээ ойлгочих. Тэгэх юм бол хаа хамаагүй биш яг нэг цэгтэй харилцана. Скот клуб маань бүх салбаруудаа анхан шатны эсэлд авч байна. Тэгээ үүн дээр онцгойлоод зөвхөн Дүнжин гарын салбар дээр хичээлийн шинэ жил эхэлж байгаатай холбогдуулан 50% хөнгөлөлттэй эсэлтийг авч байгаа шүү. Тэгээд цаашаа та яриг алдахгүй харилцаач. Бүгд гоё бичлэг хийх гэдэг чинь алдахгүй харилцаж байгаа бичлэг хийх гэдэг ааштай. За дахиад явчихаа.